За хоёрдугаар бодлогын хувьд бол би энэ функц харгалзаа гэсэн ийм сэдвтэй холбоотой бодлогыг сонгож авлаа. За энэ бодлого бол Ешийн зарлагдсан бодлогын 7 дугаар хэсгийн 52 дугаар бодлого. За энэ агуулгын хувьд бол анализийн эхлэл гэдэг агуулгад орж байгаа. За энэ бол төвшний хувьд бол ойлгох төвшний бодлого. Өөрөөр хэлбэл энэ эзэлтийн ерөнхий шалгалтанд ирэх юм бол 2 оноотой ирэх бодлогоо. За бодлогын өгөгдөл бол юм байна. Д олонлог, Е олонлог нь бодит тооны дид олонлог байг. Дараах F нь D-г E-р буулгасан харгалзаануудаас аль нь функц болох вэ гэсэн. Ийм дөрвөн сонгох хариутай. За тэгэхээр бид нар энд мэдэхгүй байж магадгүй зүйлс юу байна вэ гэхээр бидний хувьд бол олонлог гэдэг ойлголт. Энэ харгалзаа гэдэг ойлголт. Дээр нь функц гэдэг ойлголт. За эдгээр ойлголтуудыг бол мэдж байх тохиолдолд бид нар энэ бодлогыг бодох боломжтой. За энэ бодлогын хувьд бол D олонлог маань хасах нэг, тэг нэг гэдэг 3 элементээс тогтсон. E олонлог маань тэг, нэг, 2 гэсэн ийм 3 элементээс тогтсон олонлог байна. За тэгвэл бүгдээрээ харгалзаа гэж юу юм бэ? Функц гэж юу юм бэ? Энэ тухай бүгдээрээ эргэн санацгаая. За харгалзаа ба функц гэж юу юм бэ? Тэгэхээр харгалзаа гэдэг бол ямар нэгэн А олонлогийн элементүүдийг Б олонлогийн элементүүдэд харгалзуулсан ийм дүрмийг харгалзаа гэж хэлнэ. Жишээ болгоод бүгдээрээ А гэсэн олонлог маань ийм 4 элементтэй, Б олонлог ийм 4 элементтэй байг. Тэгвэл нэг харгалзааны жишээ. Жишээ нь энэ А1-ийг B3-тай, А2-ыг B1-тэй, А3-ыг B4-тэй, А4-ыг B3-тай ингэж харгалзуулсан байна. За энэ харгалзаан дээр B4 бол ерөөсөө ямар нэгэн юмтай харгалзаагүй байна. За тэгэхээр бид нар А олонлогийг Б олонлог руу буулгасан буулгалт буюу харгалзаа гэж юу хэлэх вэ гэхээр нэгдүгээр шаардлага ийм байдлаар дүрслэхэд А олонлогийн элемент бүрээс сум гараад Б олонлогийн ямар нэгэн элемент рүү очино. А олонлогийн элемент бүрээс. За энд бол манай олонлогийн элемент бүрээс сум гарсан байна уу? Гарсан байна. За ийм байвал бид нар энийг бол харгалзаа гэж хэлж байгаа. Б олонлогийн бүх элемент дээр очих албагүй. За тэгвэл энэ функц гэдэг ойлголт нь юу вэ гэхээр энэ дээр нэмээд за нэгдэлт нь би энд нь Х үсэг тавьчих. Энэ бол ямар учиртай вэ гэхээр зөвхөн харгалзаа байх юм байна. Хоёрдугаарт нь би энд функц гэдгийг F үсэг тавьчих. За хоёрдугаарт нь энэ нэгдүгээр чанар дээр нэмээд А олонлогийн элемент бүрээс яг нэг сум зурагдсан байна. За сум зурагдана гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр А олонлогийн элемент бүр Б олонлогийн нэг элементтэй харгалзана гэсэн үг. За энэ хоёр нөхцөл хангаж ивэл бид нар энэ харгалзааг функц гэж хэлж байгаа юм. За энэ харгалзаа бол функц болж байна. Яагаад гэвэл А олонлогийн элемент бүрээс нэг сум гараад Б олонлогийн нэг элементтэй холбогдсон байна. За жишээ болгоод энд функц болдгоо харгалзааны жишээ харъя бүгдээрээ. За энэ жишээг харцгаая бүгдээрээ. Энэ жишээ яагаад функц биш вэ гэвэл энэ A1 гэдэг элементээс хэдэн сум гарсан байна? 2 сум гарсан байна. Тийм учраас энэ бол функц биш байх нь байна.
За одоо тэгвэл бүгдээрээ энэ бол харгалзаа мөн. Тэгтээ энэ харгалзаа бол функц биш. За тэгвэл манай бодлогын хариу нь юу вэ? За бүгдээрээ эргээд энэ бодлого руугаа ирье. За манай бодлого бол D олонлогийг E олонлог руу буулгасан буулгалт байх хэвээр. Гэтэл нэгдүгээр бодлого бол яаж юм нэхэр D олонлогийг F олонлог руу буулгасан байна. Тэгэхээр энэ бол E олонлог руу буулгаагүй учраас бидний хувьд бол энэ буруу. Гэхдээ хэрвээ энэ E биш энэ F байсан бол энэ бол функц мөн байна шүү. Цэг болгоноос сум гарсан. Альж цэгээс 2 сум гараагүй. Энэ бол хэрвээ энэ бодлогон дээр E биш F байсан бол энэ бол функц болж байна. Энэ бол D олонлогийг F олонлог руу буулгасан функц байна. За хоёрдугаарх дээр бол энэ бол функц биш байна. Яагаад гэвэл нэгдүгээр нөхцөлийг хангахгүй. Өөрөөр хэлбэл D олонлогийн цэг болгоноос сум гарах ёстой. Энэ 2 гэдэг цэгээс ямар нэгэн сум гараад хаа нэг тийшээ очиж ёстой. Гэтэл энд бол 2-оос сум гараагүй байгаа болохоор энэ бол энэ харгалзаа функц биш байна. За 3 дугаар харгалзаа бол мөн нэгдүгээр ихтэй адилханаар биш. Яагаад гэвэл энэ F олонлог руу буулгасан буулгалт байна. За 4 дугаар харгалзааг харъя. 4 дугаар харгалзаа бол D олонлогийн бүх цэгээс сум гарсан байна. Нэгдүгээр нөхцөл бол хангаж байна гэсэн үг. Нэгдүгээр нөхцөл хангаж байна. За хоёрдугаар нөхцөл бол альж цэгээс 2 сум гарч болохгүй. Энэ бол альж цэгээс 2 сум гараагүй учраас хоёрдугаар нөхцөлийг ч мөн хангаж байна. Тэгвэл бидний зөв хариулт бол 4 байх нэ.